дөнгөж одоо өнгөрсөн 7 хоногт Turkish Hell гэдэг сайт дээр гарсан Монголын талаас Rio Tinto гацаагүй байна гэдэг мэдээллийг та бүхэн дэлгэрэнгүйгээр өгч байна. Ингээд гацаагүй гэдгийг бас илэрхийлж 2014 оны 9 сарын байдлаар борлуулсан баялагын хэмжээг та бүхэнд би дэлгэрэнгүй ингэж гаргаж тавьж байна. Алт гэхэд Борооголдын 1 жилд олж ясан алтнаас эднүүс 9 сарын байдлаар илүү алт олж байгаа. 8.6 тонн алтыг гаргаад худалдсан. Мөнгө олж байгаа. Нэг унц алтыг $45,412 гэж тооцсон тохиолдолд зах зээлийнх нь одоо тэр ханшийг харсан $390 сая алтын. Ерөөсөө алтаа ярьдгүй шүү дээ. Алтаар нь энэ Rio Tinto ашиг олжээ. Мөн өнгөрсөн 7 хоногт улсын хурлын 28 гишүүн Монгол улсын ерхий сайдыг огцруулах асуудлыг өргөн мэдүүлсэн. Дээр гишүүд донд бие даах гишүүдийн зөвлөлд дэмжиж байгаа гэдгийг мэдгэж байсан. Харин өнөөдөр бие даах гишүүдийн зөвлөлөөс мэдээлэл хийж засгийн газрыг огцруулах асуудлыг хүндсэн. Гишүүдийн зүгээс шинжлэлийн засгийн газар фракц бүлэглүүдээр барьцаалагдсан төргөж дүнж байгаа юм. 28 гишүүн ерөнхий сайд алтан хуйгийг огцруулах өргөн барьсан бичиг явж байна. Энэ дээр миний нэр явсан байгаа. Физикийн зөвлөл энэ дээр нэгдсэн байр суурьтай бас байр сууриа илэрхийлэх болно. Зөвхөн миний хувьд бол энэ засгийн газар ямар ч чадамжгүй байгаа. Энэ засгийн газар ард иргэдийн тэтгэвэр тэтгэм цалинг худалдан авах чадварын 40%-аар доотлон бууруулсан. Валютын ханш өнөөдөр ямар их өндөр одоо өсчихв. Хүмүүсийн амжиргаа маш хүнд байгаа. Зүгээр энэ засгийн газар энэ ерөнхий сайд бол барьцаалагдсан төр болчиход байна. Фракцуудын барьцаанд тэднүүсийг нэг тайван амгалан байлгах 8-чин тийм ерөнхий сайд болчиход байна. Ард иргэдийн амьдрал ард нь хүндэрч байгаа. Энэ асуудал дээр чин үндэ бие-даахчдын зөвлөлөөс бол манай хөвсгөлийн, зарханчуудын, дорнодын ард иргэд сонгогчд маань юу гэж үзэж байгаа вэ гэдгийг бид голлож, судалгаа хийж тооцоолж байр сууриа илэрхийлэх болно. Бие даах гишүүд байн ойлгон асуудлыг хүндэж байгаа нь олон нийтийн анхаарлыг татдаг. Энэ удаагийн мэдээллийн үеэр сэтгүүлчид ярихаас илүүтэй арга хэмжээ авах боломж байдаггүй юм гэх асуудлыг хүндэж байсан. Харин бие даах гишүүд ойлгохоо муу муухай асуудлыг орлон албан шуулнуудыг ил болгохлоо энэ асуудлыг хүнднэ гэдгээ мэдгдсэн юм.